Ирсэн үү? За ороод ир. Ороод ир. За энэ ч одоо сонгуульд өгч чинь худалдагдаагүй, зарагдаагүйгээ бөөн хэрүүл хийлэн болж байна. За тэгээ энэ үед өөрсдийнхөө хэрхэн ажилтгийг ингээ сайхан офис тур хийгээ танилцуулчих гэж бодлоо. За энэ бол манай 6481 612 хуулийн этгээдийн регистрийн дугаартай Human Z ХХК-гийн офис байна. Бид энэ офисоос сарын 3 сая 500 мянган төгрөгөөр түрээсэлдэг. За ашиглалтын зардал сард ойрцоогоор 350 мянган төгрөг гардаг. Тэгээ 90 м квадрат учраас иймэрхүү зардалтай байдаг. За энэ хананаас эхлээ офисоо танилцуулъя. Энэ бол 2019 оны 11 сарын 1-ээс эхлээд бидний хийсэн ажлын ерөнхий бүх түүхэн зургууд байна. Бид хэдий хийжсэн бүх ажлын ийм зургнуудыг угаалгаа тавьсан байна. За энэ хэсэг бол манай галтгоо буюу үүдний хэсэг. За хамгийн гол хэсэг нь энэ фотон ширээ сандал. Энийг бид нэр өөрсдийнхөө гараар хийсэн. Энэ фотоныг нь 15 мянган төгрөгөөр энэ фотонуудыг захиалаад тэгээд энэ шилийг 100 айлаас манай буржаак зүсүүлж авчираад үйлсээ дэгээ хоёр маань энийг ингэж гаднахын ингэж бүрээд за энэ ингээ морилкон будгаар бутцсан энэ хараа гар аргаар хийсэн ширээ сандал. За ийшээгээ болохоор ингээ манай ингээд галтгооны хэсэг байна. За энийг модерн декор Монголиа гэдэг байгууллагаар бартераар хийдгсэн. Одоо л ажлыг нь хийж өгөөгүй байгаа. Өөрөөр хэлбэл одоо яг ямар шоу ажил хийхээ хоорондоо ярилцаагүй завгүй байгаа учраас түрдээ хийлгэг байгаа. Нэг ийм гоё тавилга биднэрт хийж өгсөн. За энэ пэйж энэ хоёрыг болохоор next-ээс бас бартер хийх маягаар авсан. За ингээ манай галтгооны хэсэг. За бартераар авсан тавилгын маань нэг хэсэг нь бас энэ шүүгээ байна. Октод учраас энэ дотроо хувцхнараа хийдэг. За энэ бол миний төрсөн өдрийн бэлэг байна. Энэ бол энтлэгт явж байхад манай түмэн ихчийн маань өгсөн бэлэг учраас энчээ тавьсан. Тэрнээс би тэд одоо учиргүй шашинтай учраас худалдаж авчираад залцсан юм бол бас байхгүй. За тэгээ эдгээр цэцэгнүүдийн бүгдийг манай баярын өдрүүдээр хүмүүсийн өгсөн ийм цэцэгнүүд байна. За ийшээгээ. За энэ манай акустик автнаар хийсэн хан. Энийг Окойт хоёр томчуудаас асууя нэвтрүүлгээ бичих гээд 650 мянган төгрөг болсон энэ хан. Ингээд энийг нь зүсүүлээд хүн авчираа суулгаад өгөх 650 мянга болт юм билээ. Ингээд хийлгсэн. Энийхээ урд нэвтрүүлгүүдэд бичдэг. За энийг содоо найзаасаа хосоор нь 700 мянган төгрөгөөр авсан. 2 сандалтай, 1 ширээтэй. За тэгээд ийшлээд ингээд явах юм бол манай офис ийшээгээ шууд Улаанбаатар ихтлгүүр шууд харагддаг. Энэ манай одоо сэтгүүлийн сүвнэр мөвнэр энэ минь бол ингээд нийлэн 40 хэдэн мянга зангаар л босчтой юм. Манай Окой дээр гарах юм бол. За ийшээгээ манай номын сан, жааттай зургнууд, одоо ингээд цуглуулдаг янз янзын сүвнэрүүд энэ төр байна. Энэ номын сангууд бол бүгд бэлгэний болон бидний өөрсдөө уншдаг номнууд. За саяхан энэ нэг лайвны төхөөрөмжийг өр тавиад 3 сая төгрөгөөр авсан. Өчигдөргөө авсан. Тэрс мөнгө төгрөг хахад цацаад байгаа да биш эргүүлээ төлнө. За энэ бол бидний өнөөдрийн хүртэл цуглуулсан ийм хөлнүүд. Энд бас яг амар лаг юм бол байхгүй. Гэхдээ ер нь бол ингээ өнөөдөр хүртэл авч чадсан манай буржаакийн гэрэл, манай зурглаач чинь өөрийнхөө камераар өөрийнхөө ажлыг хийдэг компаниас нь тийм лаг камер гаргаж өгч чадаагүй. Стартап компаниар эхэлсэн болохоор манай бодит нөхцөл байдал нэг иймэрхүүл байдаг. Энэ 3 санал марччих. За энэ 3 сандлыг бол твинсээ бичнэ гэж бодоод нэг ширхгийн 550 мянган төгрөгөөр Мишель Экспогоос байгууллага дээр баримт хийгээд авсан. За ийм 3 санал байгаа. Энэ дээр одоо бид нар лайв хийн. За юу штэ? Юу гэж юм шүү. Юу? Подкастны юу? За тийм. За тэгээ сүүлд манайхны подкасттай болсон. За тэр подкастны төхөөрөмжийг бол аваагүй. Энэ нөгөө нэг подкаст хийдэг хүмүүсийн тэгээ манайхыг нөгөө нэг айгу нийгэмд хэрэгтэй юм хийдэг болохоор хэрглэж болно төр зуур гээд тэгээд энэ подкастны төхөөрөмжийг энэ Road-ийн подкастын төхөөрөмжийг би тэд хэрглэж байгаа юм шүү. Тэгээс энэ айгу үнэтэй байд юм билээ те буржаг. Тэг амар үнэтэй. Амар үнэтэй гинэ үргэн. За ингээд энэ манай офисын ерхий студ болгож ашигладаг хэсэг. За энэ хамир. За энэ бидний зарна гэд хэвлсэн ч гэсэн одоогоор зарж чадаагүй байгаа сэтгүүлүүд маань байна. За бүр ийшлгэмээр. За энэ манай зурглаачийн ширээ. За энэ компьютерыг бол бид нэр American Electronics гэдэг дэлгүүрээс бартераар авсан. Ажлыг нь бас ингээд талыг нь хийгээгүй байгаа буюу одоогоор захиалга өгөөгүй байгаа хүлээж байгаа. Тэгээд манай энэ компьютер маань хаяа унтардаг жоох асуудалтай ч гэсэндээ ер нь бол гайгүй. За энэ нэг микрофоныг сүүлд би тэд 990 мянган төгрөгөөр авсан. Энэгээр контентоо бичдэг. За би тэдийн нэг батарей энэ юмнууд бол ерөнхийдөө нэг үн одоо байнгын хэрэг болдог буюу байнгын нэг 40 50 мянга байнгын мөнгө хэрэг болдог. За манай офис бол залуу эмэгтэйчүүдийн офис нэг ч эрэгтэй хүн байдаггүй. Тэгэд энэ
Майхан бол одоо манад ирсэн жижигнүүдийн маань орж тоглодог майхан. Би саяхан маркет имэн гэдэг сайтаас 50,000 төгрөгөөр захиалж авч босгосон. Тэгээд маа Янчгагийн хүү үлсэгээ охин ирэх юм бол энэчний тоглодог. Бид нар одоо залуу эмэгтэйчүүдтэй ажиллаж ийж одоо ойлгож тухайн одоо гэр бүлийн асуудлыг ойлгож ийж сайн ажиллана шүү дээ. За ийшээ. За үлсэг жоохон фон болгоч. За энэ бол бидний яг офсолж ажилладаг хэсэг. Энийг бол бид нар Мишель Экспогоос нэлээд гайгүй ашигтай мөнгө олсон үедээ 2,200 авсан. 2,200-аар авсан. Хөлөө эргэтэл явж иж авсан. За энэ санал манад энэ 6 ширхэг байдгийг. Нэгийг нь болохоор нэг айлаас гуйж авсан. Анх 20 онд хамгийн анх офсынхаа юмнуудыг анхны хөрөнгө оруулалтаараа цуглуулж байхдаа 65,000 төгрөгөөр авч ирсэн. Бөөний үнэгээ 70,000-аас. За тэгээд тийшээгээ тэр самбарыг бол 160,000. За энэ MacBook-ууд. За энэ бол бидрийг их биелгэж юу харагдуулдаг. Их сайхан компьютер байна. За энийг болохоор бид нар яаж авсан бэ гэхээр нэг ширхгийг нь American Electronics гэж нөгөө хамтарч ажилладаг түнш байгууллагаасаа за энэ нь ганцхан юм хийгээтэй. Байгууллагаасаа шууд ингээ 3 ширхгийг бөөндөөд мөнгийг нь ингээ байгууллагын нөөтө хасуулан барин ингээ авсан. Тэгээд бас нэг компанид юм чинь тодорхой хэмжээний ашиг орлого олно. Тэргээ бид нэг ингээ өөрсдөө хэрэгтэй юм болгож ингэж авсан компьютер байгаамаа. За тэгээ бид нэг Humans-ийн 7 эмэгтэй байдаг. Долуулаа ингээ эндээ өдөр тутмын ажиллаа хийдэг. Бидний зорилго бол ерөөсөө бие даасан хүчтэй хэвлэл мэдээллийн байгууллага болёо гэсэн зорилготой. Бидний ард урд одоо хэн байна вэ гэвэл одоо миний ард буржаагүй ард окогийн ард сокогийн ард янчгагийн ард үлсэх ард дэгийн ард бий л байгаа. Одоо ингээ бид 7 ингээл зүгээр ажиллаа хийдэг. Аль нэг нам эвсэл аль нэг их мэдлэн бид нарыг ингээ те энийг түлхэх, энийг нэвтрүүлэхтэй оруул, энийг битгий оруул гэж бол огт хэлдэггүй. Тийм болохоор ингээ бид нар амар нүүр бардан байдаг. Одоо сайн байна уу та? Минута хуцаар ажиллаа уучлаарай зөвлөө. Энэ сайн кино явуулсан шүү. За тэгээд одоо ингээ манайхаа сонгуульд өгч чинь. Тэгээд залуучууд мэдээж янз янзын байдлаар ажиллаж байгаа ах. Тэгтээ та хэд ингээ нөгөө нэг сонгуул дуусаад амьдрал үргэлжлэн алсыг хараад явж байгаа юм залуу эмэгтэйчүүдийн редакцийг худалдаглаа тэглээ явлаа инглээ гэж битгий бодорой. Бид бол хардах ч юм уу эсвэл худалдагдах тийм бодолтой үнэт зүйлтэй хүмүүс биш. Тэгээд мэдээж бизнесийн байгууллага юм чи одоо сард одоо чинь ингээд 17 орчим сая төгрөг олох шаардлагатай байдаг байхгүй бид нар. Тэгээд тэрийг ихэвчлэн олж чадахгүй ингээд өрөнд орно, өрнөөс өрний хооронд явна. Гэтэ бид нар тэрийг бол нэг асуудал гэж боддоггүй. Ажлаа маш сайн хийгээд илүү мөнгө олоод одоо бизнесээ томруулъя л гэж боддог. Тэгээд яг нэг өөрөө нэг сард нэг 10 сая төгрөг олох ингээ ачаал дааж ажил хийдэг хүмүүс болвол бизнесийн байгууллагын зарчмыг ойлгоно. Одоо магадгүй те би зочин авчраа ярилцаа сууж байгаа юм бол энд худалдагчиж гэж бодохгүй. Бизнесийн байгууллага юм чинь тодорхой хэмжээний бүтээгдэхүүнээ зараад мөнгө олно окей. Аль нам эсэл хэн байх нь хамаагүй. Үнд зүйл зарчимд харж байвал хамтарч ажиллаж болно гэдгийг ойлгодог. Ойлгодоггүй хүмүүс нь бол биднийг их үгийн муухайгаар хэлж гин. Би өөрөө бол уншаад иж чадна. Харин би багийнхаа хүмүүсийг тийм муухай юм уншаасаа гэж хүсэхгүй байна. Тэрийг нь би төвчөхгүй байна. Тэгэхээр энэ офс туур бичлэгийг хийлээ. Тэгээд бүгдээрээ дор дороо итгэвтэй одоо ингээд амьдрцгаая. Хамгийн сүүлийн хэлчихсэн үг нь болохоор хичнээн суур хөрөнгө байхгүй. Тэгээ хичнээн татах танил тал байхгүй ч гэсэн хүсэл зориг байх юм бол бүх юм хийж болдгий шүү. Тэ чин зориг хүсэл мөрөөдөл байхад юмыг бүтээж болдгийн шүү гэдгийг бид нар өөрсдийнхөө амьдралаар гихчилж харж аваа. За тэгээ бүгдэнд нь амжилт хүсье. Humans баг худалдагдсан худалдагдаагүй та бүхний сонголтод үлдээе.